За санацсан бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Захин хичээл 3 эхлэхэд бэлэн болоо те. Өнөөдрийн хичээлээр юу үзэх вэ гэхээр гарын үсгтэй хэрхэн болох вэ гэдэг талаар сурж авах нэ. За хамгийн түрүүнд хэдүүлээ Gmail хаягаа нээгээд оруулсан байх хэвээр. Үүний дараагаар дээр байгаа settings хэсэг рүү ороод see all settings гэдгийг сонгоод өгнө гэсэн үг. За үүнийг сонгосныхоо дараагаар курсороор general хэсэгт курсороор доош өгүүлгэнгүүт доор signature гэсэн хэсэг байна. За одоогоор надад гарын үсэг байхгүй учраас no signature гэсэн тодорхойлт гарч ирж байна. За create name гэдэг дээр дараад signature name гэдэг дээр нь юу зориул ашиглах гэж байгаа. Нэг бол одоо өөрийнхөө тодорхойлох зүйл дээр юу ачиж болно гэсэн үг. Нэрээ хичээд өгнө гэсэн. За би ажил гэдэг ерөөхдөө нэг signature үүсгэе. За мөн доор нь хувийн хэрэгцээндээ нэгийг үүсгэчээ. За тэгэд энэ дээр нь юу яаж болох вэ гэнгүүт та өөрийнхөө одоо хүссэн зүйлсүүдийг бол бичих боломжтой. За би одоо энэ дээр нь тэгсэн эцэг заунд тэгсэн гингүүтээ ингээ ороход доор нь нэр гэж чагаад өөрийнх нь нэрийг хичээд муудсны дугаараас байж болно. За албан тушаалаас байж болно. За мөн хэд юу байж болох вэ гэхээр ажлын газрын хаяг гэж болно. Хаяг гэдэг ч юм уу тий. Төгөөд. За би одоо иймэрхүү хэлбэрээр signature үүсгэлээ. За өөрийнхөө үүсгэсэн гарын үсгийг л өөрчилж болно. Хэдүүлээ bold болгоод за магадгүй italic болгодог ч юм иймэрхүү хэлбэрээр тий. За тэгээд өгөгдсөн тодорхой фонтоос бас мөн фонт нь өөрчлөх боломжтой. За би одоо энэ чинээс хувийн дээр болохоор юу авах вэ гэхээр өөрийнхөө овг нэрийг аваад хоёрын хэрэгцээнд ашиглахыг хийчихье. За энэ дээр нэмэлтээр одоо Facebook хаяг ч юм уу. За нэг бол одоо Instagram ч юм уу байж болно. За одоо ингэж өөрийнхөө гарын үсгийг үүсгэсэн бол курсороо дуушаа гүйлгээд save changes гэсэн хэсгээр дараад өгнө. За ингэж одоо ерөнхийдөө гарын үсэг үүсчлээ гэсэн. За гарын үсэг үүссэнгүй хэрхэн мэдэх вэ гэдгийг яаж шалгах вэ гэхээр compose буюу одоо шинээр мэйл бичих хэсэг дээр ороод энэ доод булын хэсэгт нь insert signature руу гарын үсэг оруулах уу гэсэн сонголт байгаа. За энэ дээр дараад аль гарын үсгээ оруулах вэ гэдгийг сонгох боломжтой гэсэн. За би ажил гэдгийг оруулах юм бол яаж юм бэ гэхээр хүндэтгсэн тэр иймэрхүү хэлбэрээр миний мэйлээ явуулсан хүн дээр энэ автоматар гарч ирнэ гэсэн. За хувийнхыг оруулах гингүүд иймэрхүү хэлбэрээр ч юм. За ямар нэгэн байдлаар бусд руу мэйл илгээнгүүт тухайн үнэтэйгээ одоо оцлог дугаарыг мэдэхгүй байгаа тохиолдолд за мэйлийг чи харсангүй юу мэдэхгүй байгаа тохиолдолд дараах гарын үсгийг хийж шалгадаг байна. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.